Энэ цагт бүгдээр Рут номыг харъя. Өчигдөр бид нар уншсан Рут номын 4. Рут номын 4-ийн 6. Хамгийн ойрын хамаатан өв золигч тийм бол би өөртөө өвийг нь золин авч үнэндээ чадахгүй. Чадлаа гэхэд би өөрийнхөө өвийг сүрүүлэхэд хүрнэ. Харин чи түүнийг зольж ав. Чи миний золин авах эрхийг авч болно. Учир нь би түүнийг золин авч үнэхээр чадахгүй гэвэ. Амен. За Рут номыг бид нар харж байна. За шүүгчд номыг бид нар уншихдаа үнэхээр аврагч бүрэн төгс аврагч хэрэгтэй. Бүрэн төгс аврагч эзэн хэрэгтэй. Үнэхээр бүрэн төгс удирдагч бүрэн төгс хаан хэрэгтэй гэдгийг шүүгчд номыг бид нар уншин мэдэрсэн. Хэн биднийг үнэхээр энэ гим нүглээс амарх уу? Хүн төрлөختний гим нүгэл завхарлыг бид нар энэ шүүгчд номоос уншин харж байна. Рут ном бод хуучин гэрээний Есүс Христийн бэлэг тэмдэгэ гэдэг энэ үгийг бид нар маш их сонссон. За Рут бол Есүс Христийн тэр бэлэг тэмдэг дүр төрхийг бол бүрэн төгс харуулсан. За өчигдөр бол Рутийн бид нар итгэлийн талаар ярьсан. За өнөөдөр бид нар Боазыг хараад Есүс Христийн дүр төрхийг бол энд хэлэхгүй байхын арга байхгүй. Энэ дэр маш тодорхой бичсэн байна. Бурхан биднийг яаж аварч байна гэдгийг бол энэ дээр бол маш их тодорхой хэлж өгчээ. За Боаз болохоор Боаз Рутыг бол Рутэд туслахыг хүсэж байна. За Рутийн хувьд бол Белүс эмэгтэй болсон. За түүний бол үйлчилж байгаа хадам ээж байна. Наам хэрвээ тэр хадам ээж өнгөрөх юм бол ганцаараа л үлдэх нь шүү дээ. Өөрийнх нь хувьд бол ямар ч тийм боломж алга байна. Тийм болохоор хаягдсан нэгэн болох боломжтой байна шүү дээ Рутийн хувьд. Гэтэл Рутийн хувьд нөхөр байсан учраас нөхрийн талын талд бол газар байсан. За тэгээд тэр газарт бол тэнд бол газартай байсан бөгөөд хэрвээ энэ Рутыг хэн нэгэн үнэхээр туслахгүй байх юм бол Рут тэр нөхрийнхээ газар дээр бол яхаа мэдэхгүй амар тийм эрх мэдлгүй нэгэн болох нь байна. Хаягдсан нэгэн болох байсан. За Боаз үнийг харахтаа үнэхээр сайн хүн байна. Үнэхээр зүрх сэтгэлэнч сайхан. Бурхныг үнэхээр хайрлсан эмэгтэй байна. За тэгээд Боазын хувьд үнийг хамгаалахгүй байх юм бол үүнд туслахгүй байх юм бол асуудалд орох юм байна гэдгийг бол ойлгож харсан. За тэгээд бусад хүмүүс бол Рутыг бэртэж ямар нэг тийм асуудалд оруулах боломжтой тийм цаг үе учраас Боаз бол түүнийг бол хамгаалж байна шүү дээ. Өөр тарийн талбайд тариа түлгэхгүйгээр. За тэгээд Боаз Рутыг харахтаа энэ өвгийн дагуу бид нар харах юм бол энэ тэр үр удмыг дагаж ирсэн тэр соёл гэж байдаг юм байна. За энэ бүхэл зүйлүүдийг бол Боаз бол бүгдийг эхлүүлж байна. За тэгэхээр энэ газар бол за тэр газрыг бол авах хэрэггүй зүгээр тэр газарт зүгээр л тэр газрыг бол байлгаж байхад болно. Гэтэл Боаз болохоор Рүтэд туслахын тулд ахлагч нарыг дуудаад настай хүмүүсийг дуудаад бол өшөө илүү ойрхон тэр хамаатныхаа хүнээс энд газар байна. Энэ газрыг чи яагаад авахгүй байгаа юм бэ гэж бол тэр хүнд хэлж байна. Гэтэл тэр хүн бол би бол
авах боломжгүй чи яваа гэж боозод хэлж байна. Боозын хувьд бол зорилго байна шүү дээ. За тэгэхээр энэ хамгийн өөрийн хамаатан өв зөөлөгч байсан. Тэгэхээр тийм болохоор би өөртөө өвийг зөөлж авч чадахгүй нэ үнэ. Яагаад тэгэхээр өөрийнх нь өвийг сүрүүлэхэд хүрнэ. Хэрвээ чи түүнийг зөөлж харин чи түүнийг зөөлж аваа гэж боозд бол энэ хэлж байна. Тэгэхээр чи энэ газрыг аваад зогсохгүй тэнд байгаа тэр газартай холбоотой тэр хүмүүс байна шүү дээ. Рут. Тэр Рут гэдэг энэ муу эмэгтэй байна. Түүний нөхөр нь болвол тэр газрын эзэн. Тэр газрын эзний эмэгтэй Рутыг чи бол өөрийнхөө эхнэр болгон аваа. Тэгээд тэр өгсөн тэр нас орсон Рутийн нөхрийн нэрээр хүүхдүүдийг төрүүлэх ёстой юм байна тэр цаг үед. За тэгээд тэр цаг үед бол тэр ойрын хамаатан бол би бол энийг авч чадахгүй. Миний сүрэн харин чи түүнийг зөөлж ав. Чи миний зөөлж авах эрхийг авч болно. Учир нь би түүнийг зөөлөн авах үнэхээр чадахгүй гэж бол хэлж байна. Рут 4:6 дээр Боаз болохоор окей би хий. За тэгээд энэ дээр болохоор өвлөн авах гэсэн үг гарч байна. Өвийг зөөлөн авнаа. Тэгэхээр бидний сайн мэддэг үг байна. Христэд итгэдэг хүмүүсийн хувьд Есүс бидний төлөө загалмаа дээр цовдлогдсон шүү дээ. За энэ дээр золилт гэдэг үг маань ямар үг байна вэ гэхээр намайг бол авсан, худалдаж авсан гэсэн утгатай. За тэгээд энийг харъя. Боаз болохоор Есүс Христийн Есүсийн хийсэн зүйлүүдийг Боаз зүгээр сүүдэр дүрхөөр харуулж байна. За тэгээд тэр ойрын тэр хамаатныг бол харъя. Тэрний үед бол газар шуналтай байна. Тэр бол тэр газрыг эзэмшихийг хүсэж байна. Тэгээд тэр газар минийх болох учраас би авахыг хүсэж байна. Тэр газрыг авахыг хүссэн ч гэсэн тэр газрыг авах юм бол тэр Руттэй бас амьдрах хэрэгтэй болсон учраас үгүй хүсэхгүй байна гэж болж байна шүү дээ. Харин Боазын хувьд бол эсэргээрээ би Рутыг хүсэмжилж байна. Рутэд туслахыг хүсэж байна. Тэгээ Боазын хувьд бол газрын төлөө тэр эмэгтэйтэй сууж байгаа юм биш үү? Маш их баян хүн байсан. Рутыг хүсэмжилснээс болвол ийм зүйлүүдийг үлдэж байна. За тэгээ тэр ядуу хүмүүс болохоор тэр тариан төр үлдсэн төрөг болвол цуглуулахад маш олон хүмүүс бол тариан төрөв түүлгэх хэмжээний тийм баян хүн. Харин Рутыг аврахын тулд тэр газрыг авч байна. Харин тэр ойрын хамаатан болохоор тэр газрыг авахыг хүссэн ч гэсэн Рутыг бол хүсэхгүй мөртөө энэ болгоныг бол орхиж байна шүү дээ. Тэгэхээр бидний энэ аврал гэдгийг бид нар дахиад сайн бодож үзье. За бид нар гим нүгэл дотроо өгсөн байсан. Бид нар бол гим нүгэлтэй. Гим нүглийн боол байгаа зогсохгүй. Гим нүглийн боол байгаад хуйлтай бол гэрэлсэн муу сүнсний хүүхэд. Тэгэхээр бид нар гим нүгэлтэй хүмүүсийн учраас бид нар гим нүгэл дотор бид нар байсан хүмүүс. Тэгэхээр бид гим нүгэл дотор өгсөн байсан болохоор эзэн биднийг аврахын төлөө биднийг яаж аврах вэ?
биднийг аврахын тулд яаж аврах вэ гэхээр тийм ээ би чамайг авръя гэж үгээр бол хэлээгүй. Аль эсвэл ямар нэг эрх мэдлэр чи амьтаа болсон гэж бол хэлээгүй. Харин бид нарыг яаж үнэхээр аварсан бэ гэхээр бид нар эзний дотор эзний тэр тэгэхээр эзэн бол биднийг өөртөө нэг болгон хийсэн үйлдсэн байгаа. Тэхийн тулд яаж юу үлдэх вэ гэхээр бид нарыг болвол гэм нүглээс аврахын тулд бид нар гэм нүгэлдээ өгсөн байсан бид бүгдийг эзэн аврахын тулд юу хийх яах ёстой вэ гэхээр эзний үнэхээр тэр дотор эзэнтэй нэг болохын тулд бид нарт үнэхээр бид нар үнэхээр эзэн рүү очиход бидний дотор байгаа тэр гэм нүгэл хамт очино. Бид нар гэм нүгэл дотор болвол орооцолдсон хүмүүс байсан учраас тэгэхээр Рут номыг хараад би та бүгдэд хэлж байна. За тэгэхээр энэ гэм нүглийн төлөө бол өөрийгөө зөөлж байна, зөөлөлт. Тэгэхээр гэм нүгэлтэд орооцолдсон ирсэн тэр хүмүүс бол хүн төрлөختөн бид бүгд байгаа. Харин Боаз болохоор Рутыг болвол өөрөөдөө туслахын тулд за 2 дугаар Коринт номыг харъя. 2 дугаар Коринт номын 5:21-ийг харъя. 2 дугаар Коринт номын 5:21 тэр нүглийг үл мэдгч түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээрээ бид түүний дотор Бурхны хүртээх зөвхт байдал болох юм аа. Амен. Амен. Тэгэхээр нүглийг үл мэдгч Есүс Христ. Тэгэхээр энэ авралын баталгаагаа бид нар харахтаа энэ бол маш их ивэлтэй, ерөөлтэй үг байна. Эзэн биднийг аврахын тулд худалдан тэгэхээр бид нарыг гэм нүглээс аврахын тулд энэ зүйлүүдийг яагаад хийх ёстой юм бэ гэхээр Боаз бол Рутыг аврахын тулд хуулийн дотор хийх ёстой зүйлүүд байна. Рут бол миний ихнэрээ би авна гэж бол хэлээгүй. Энийг бол хуулийн дагуу хийх ёстой. Рут хэний болвол ихнэр байсан. Тэгэхээр түүний тэр нас барсан нөхрийн газартай цуг тэр Рутыг болвол тэр газрын ахлагч нартай, настай хүмүүсийг цуглуулад би үнэхээр энэ болгоныг хийж үлдэж байна. Рутий болвол газартай цуг өөрийнхөө болгож авчихсан шүү дээ. Тэгэхээр Есүс хэн блэ гэхээр Бурхны хүү ихэнд үг байсан. Мөнхөөс өмнө Бурхны өөрт байсан тэр нэгэн. Тэхийн болвол махбодоор бол энд ирэх хэрэггүй байсан. Харин биднийг аврахын тулд тэгээд маш их хэцүү зүйлүүдийг хийх хэрэгтэй болж байна шүү дээ. Тэгээд мөнхөд оршигч тэр нэгэн махбодыг өмсөн ирэх хэрэгтэй болж байна. Махбодыг өмсөх хэрэгтэй болж байна. Махбодоор ирэх шалтгаан нь бидний гэм нүглийн төлөө, бидний гэм нүглээс аврахын төлөө ирэх зорилготой. Махбодыг өмсч байж л тэд нар бол гэм нүглийг өмсч байна. Тэгээ гэм нүглийг мэдэхгүй тэр нэгэн гэм нүгэлтэн болж байна шүү дээ. Тэр нүглийг үл мэдгч түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгэхээр оригинал Библиэлд болохоор гэм нүгэлгүй тэр нэгэн гэм нүгэлтэн болсон гэж бол орчуулсан. Тэгэхээр Бурхан яаж гэм нүгэлтэн болохын гэж бодож магадгүй. Тэгэхээр Бурхан биш ээ гэм нүгэлт юм уу гэж харж магадгүй. Тэгэхээр тэр хэмжээгээрээ тэр махбодыг өмснө гэдэг маань гэм нүглийг өмссөн. Яагаад гэм нүглийг өмссөн юм бэ гэхээр яагаад гэм нүгэлтэй байсан гэхээр тэр гэм нүгэлтэй махбодыг өмссөн шалтгаан нь хэн бэ гэхээр
Гим нүгэл дотор холиомлцсон байгаа хүмүүс хүн төрлөختөн бид нар гим нүгэл дотор байгаа бид бүгдийг аврахын тулд тэр гим нүгэлтэй махбодыг өмсөн гим нүгэл дотор ирсэн. Махбодыг өмсөн гим нүгэл дотор ирсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхамшигтай. Гим нүгэлгүй тэр нэгэн хүн төрлөختөн бид бүгдийг аврахын төлөө махбодыг өмсөн ирсэн. Галаат номын 3 Галаат номын 3-ын 13-ыг харъя. Галаат номын 3-ын 13 Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас золисон юм. Учир нь модон дээр өлгөгдөгч хүн бүр харагдсан юм гэж бичигдсэн байна. Тэгэхээр энэ дээр адилхан бас хэлж байна шүү дээ. Хараалаас золисон. За тэгээд хараал болсноороо бидний хуулийн хараалаас золисон. Тэгэхээр бидний төлөө эзэн харагдсан гэдгийг бол оригинал Библиэлд бичсэн байна. Тэгэхээр бид нарыг аврахын төлөө гим нүгэл болон энэ хараал дотор өөрийгөө золисон байна шүү дээ. Тэгэхээр гим нүглийн хариулт нь үхэн шүү дээ. Тэгэхээр гим нүгэл дотор байгаа биднийг аврахын тулд тэр бол үхсэн. Тэгээд тэр бол махбодын дотор бидний төлөө загалмай дээр сувлагдсан хөө тэнд гим нүгэлч гэсэн хамт үхэж. За тэгээ бурхан бол түүнийг дахин амьлуулсан. Бид нар төрүүлээд бид нар гим нүгэл дотор байсан. Муу сүнсний диавлын хүүхдүүд байсан. За тэгээд Есүс төрүүлээ тэр махбодыг өмсгöd бидний ч гэсэн мөн бидэнтэй хамт байж бидний гим нүглийн төлөө үхсэн. Бидний хувьд бол гим нүгэлтэй үхсэн байсан. Харин Есүс Христ махбодоор үхэж түүний гим нүгэлтэй хамт үхэж Бурхан түүнийг дахин амьлуулсан. Энэ бол хуулийн дагуу эзний дотор бид нар байгаа учраас бид нар ч гэсэн эзний дотор дахин амьлсан. Харин гим нүгэл бол дахин амьлахгүй. Ингэж Бурхан биднийг бол үнэхээр зөөлөн авсан. Тэгэхээр биднийг бол худалдан авсан гэдэг маань гим нүгэлтэй тэр хүмүүс гин төлөө үнэхээр хараал болсноороо биднийг хуулийн хараалаас золисон. Тэгэхээр бид нар энд итгэж байна. За өнгөрсөн 3 дахьд би та бүгдэд хэлсэн. Бид нар хизээ Бурханыг мэддэг билээ. Бид нар Бурхантай хизээ уулзсан бэ? Жинхэнэ Бурхан хин бэ? Бурханы ивэл, Бурханы төлөвлөгөө, Бурханы хайр, Бурханы бүх зүйлүүдийг бид нар хизээ мэдэх үү? Есүс Христ үхснээр дахин амьснараа тэр цагт бид нар Бурхантай уулзаж мэдсэн. Тэгээ бид нар Рут номыг харахтаа энэ бол маш их гайхамшигтай гоё ном. Рутийг үнэхээр аврахын төлөө тэр газрыг авч Руттэй бол нэг болж байна. Бооз. Тэгээ энэ бол жинхэнэ бодтой. Бид нар бол жинхэнэ Бурханы дотор байгаа Бурханы хүүхдүүд эзэнтэй нэг болсон. Амен. Энэ бол хичнээн үнэхээр сүнслэг зүйлүүд бай. Хосая номыг харах юм бол би чамтай хурим хийнэ гэж хэлсэн. Тэгэхээр бид нар бол жинхэнэ нэг болно гэдэг эзэн дотор нэг болсон. Эзэнтэй хамт. Тэгэхээр эзэнтэй хамт нэг болно гэдэг маань дутагдах зүйл ч үгүй. Есүс Христтэй гим нүглийн дотор гим нүглийн төлөө загалмай дээр цовдлогдсон өгсөн учраас хараалж байхгүй. Гим нүгэлж байхгүй. Зөвхөн Есүс Христэд амьлсан. Тэгэхээр бид нар ч гэсэн мөн Есүс Христийн дотор амьтай байж, Есүс Христийн дотор мөнх амьтай, аз жаргалтай байж, баяр хөөртэй байж, амар тайван байна. Тэгэхээр энэ аз жаргал гэдэг нь Есүс Христийн дотор л байдаг. Амен. Үнэхээр баяр хөөртэй байхыг хүсэж байна. Энэ бол хичнээн агуу
Үнэхээр гайхамшигтай мөнхийн харилцаа эзэнтэй хамт би эзний дотор байж гэдэг маань энэ бол зүгээр нэг бэлэг тэмдэг болгон бодох хэрэггүй жинхэнэ бодитоор энэ болгон болол хийгдсэн Есүс Христ ирээд загалмаа дээр цовлогдож тэр зүйлүүдийг хийсэн. Бидний хувьд бол итгэхэд л болно. Итгэлээрээ бид нар бол суг явна. Итгэлээрээ аврал авсан. Бид нар итгэлээрээ эзнийг болсон. Эзний үнэхээр дотор эзэнтэй нэг болж би эзний эрх мэдэл хүч чадал лар зөвхт нэгэн болсон. Амен. Өнөөдөр ч гэсэн зөвхт хүмүүсийн хувьд Бурхны дотор зөвхт болсон бид бүгд эзэн намайг өөрийнхөө амиар золин авсан. Би бол Бурхны хүүхэд гэсэн бат итгэлтэй байхыг хүсэж байна. Бүгдөө залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутам юмд алахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд бооруулаач. Бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар, сүрүүрс таны. Амен. Бүгдээрээ хамт залбираа. Сүмс чуулганыхаа төлөө, цуглааныхаа өсвөлтийн төлөө залбирцгаая. Пакмасе пастор, Паксен пастор ариун сүнсний хүчээр дүүрэн байж, ариун сүнсээр дүүрэн байхын төлөө та бүгдийг залбирч өгөхийг хүсэж байна. За энэ жил бид нар бол авралын зарыг тарааж маш олон өргөл өргөж өөрхийн төлөө та бүгдийг бас залбирч өгөхийг хүсэж байна. Тэдий олон огёныг хийхийн төлөө ямар төр төрхөр хийхийг мэдэхгүй харин Бурхан болвол энийг хүлээн зөвшөөрч бүх үе таалганыг төлөө бүгдээрээ